Миний амьдрал бол бүх доноо байгаагүй маш их алдаа оноо байсан л та. Тэр алдаа оноо болгоныг одоо ингээ хэрэг бодоход бол тий шагнал гэж ойлгоход шүү дээ. За намайг даваа сүрэнгийн инх төвшин гэдэг гэмтэл цог судлалын үндэсний төвийн насан туршийн гэмтлийн дасгийн спортын гэмтэл болон одоо дурангийн мэслэлээр ерөнхийдөө нарийсж ажилладаг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл. Аавынхаа толгойг багтаа их өвддөг, барьж өгдөг байсан. Тэгээд миний хүүч бас эмч болох гартай өгч шүү гэдэг. Гэмтлийн эмч гэдэг мэргэжлийг сонгоход бас багаас нь бас аав маань бас нөгөө тэр одоо мод төрөөдүүлээл те халах хадуулаад ингээл гарын дүүтэй болгоно гэд яриад яв. Би нэг сайн ойлгохгүй тэрийн те. Одоо ингээл бодоход ингээл гар зөвшрүүлээл одоо хагалгаан дээр маш их хэрэгтэй бол бидний гар шít гарны хурд. Тэгээд бас нэг юмны эвдүүг олох одоо суграал нийлүүлэх тасарсан ямиг одоо буцаа залгах те. Манай ингээд үгүй явах гэсэн шүү дээ. Гэмтлийн эмч гэдэг чи одоо яг хугараал ирдэг те. Эсвэл ингээл хав тусал эсвэл маш хүнд байгаад ирдэг. Тэр шалтгаануудыг одоо эмчлээ засахад нүдэн дээр ингээд босоод ирдэг, явдаг, алхахдаг те инээдсэн байж идэг ингээд ийм мэргэжил болохоор ерөөхдөө бас сэтгэл их ойрхон. Бид нар чинь одоо бас одоо нэг үе бодвол явъя гэсэн сургууль руу очиод те сурчдаг Тайван, Солонгос, Америк одоо Герман те бүхэл орн руу явж үзэж шít манай залуу эмчнэр те. Заавал бид нэр заавал шин юм хийх биш те. Тэр дээр бас жоохон баг зэргийн хоцрогдсон яваа гэдгээ ойлгох яг тэр төвшөнд хүрэх юм бол тэр хийж байгаа хүмүүсийн очиод хийж байгаа хагалгааг хараад те. Тэгээд тэднийг сайн хуулбарлаж ирэх болцоо биднэрт байгаа байхгүй. Одоо 8 цаг хийдэг хагалгаа маань одоо 30 минут болцсон байх жишээтэй те. Тэгээд Тайванд явж байхдаа би ерөнхийдөө одоо энэ 3D аппаратыг тий одоо бүх хагалгааныхаа өмнө одоо хугарсан ясаа хевлээл тэрэн дээр имплантуудаа тааруулаад шүрүүпүүдэд сургуудаа тааруулаад хагалгааныхаа цаг хугацааг богиносгоол энийг л Монголд бас аваачаал бас нэвтрүүлээ шинэ юм хийчихсэн гэсэн бодол бол нэлээд байдаг. Тэгээд тэр маань ч бас одоо эхнээсээ ингээд бүтээл сайхан явж байгаа. Кальцны ясны материалыг хэмлээд хамтран хүний ясыг яг өөрийнх нь хэмжээтэй гаргаад авчиж чадлаа. Энэ бол 80-90% эцээ. Одоо бид нэр жоохон тоног төхөөрөмж аппаратуудаа сайжруулчихад бусад эмчнэртэй хавдрын эмчнэртэй тий одоо ингээд хамтраад ажиллахад бүрэн болцоотой болж байгаа гэж үзэж байгаа. За тэгтээ. За. Бас хэрэглэгчийг оруулах. Хувцас өмсч өгнө. Манай хаалганы сэргийч. Дурангийн За манай эхнэр чи одоос нэг яг 1-р курстэй битэрч 2000 онд одоо энэлээд 21 жил болж байгаа юм байна. 4 охинтой манай эхнэр чи бас нэг эрүүл ах чимчгээд эрүүл ах юмчаад ер нь бол битэр хэрэлдэж үзээ. Манай эхнэр бол их тийм тайван. Би ч өөрөө бас нэг тийм жоохон дэвтав гэсэн. Ширүүн тийм юм шүү дээ бас тэгээ зөрүүд. Миний амьдрал ч бас урлагтай маш их холбоотой. Би ч нэг бас оюутан багтаа мэдээж бас болцсон. Тэр үе амьдрал бас нэг тийм сайн байгаагүй бид нар чинь тэгээл алтур хийгээл. Хотспот хамтлаг гэж яригдана л та. Тэгээ одоо Наранзуу ах маань продюсерлаад Ангирмаагч маань хийж продюсерлж байгаа бид нар бас нэг цомогтой болсон. Тэгээд бас нэг ганц нэг дуу маань караокед орсон явж байхад нь бас дуулаад хүмүүс ажил өрөөнд дуулаад байж тэгээд баярлждаг. Хит дуутай болно гэсэн бас их мөрөөдөлтэй байлаа. Орхиогүй байгаа, урлагийн орхиогүй байгаа. Тэгээд бас сэтгэлийн мухарт бас нэг дахиад нэг бас нэг ганцаараа ч юм уу те нэг ганц дуу гаргая гэсэн бодол байдаг. Тэгээд амжихгүй байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл.
5 6 дугаар анги хөхт нэг том хүн болцсон юм шиг л дээ. Тэгэл явж байхдаа бол ер нь бол автосурын газар одоо ажиллаулж ийлээ. Өөрөө мөнгө олчих сонирхолтой тий. Өөрөө одоо Баянгороос ирээд хөдөө ижил 1-р сургууль гэдэг азар шалгалтыг үл тэнцэж ороод тэгээ явж байхад 1-р сургуулийн чих гангаа лаглаг бүүз өмсөн, лаглаг гой хувц өмсөн. Би бол нэг өдөөнөөс ирсэн нэг улаан хацартай нөхөр байгаа юм чи тий. Тэгээд бас нэг ажуугаар ажил төрөл хийгээд ингээд бас өөрийгөө хувцсчихыг оролддог. Тэгээд аль болох гоё хувцслагыг боддог л байлаа тий. Тэрнийхээ одоо хэрэгцээ шаардлагаар бас хуваарь ажил хийгээд тэгээ сүүлд явж байхдаа бас 1-2 дугаар курсээсээ өөрийнхөө унжсэн машиныг бас зараад эхнийхээ эргэлтийн өрөнгөтэй болоод тэр маань 1 болоод 2 болоод яванда тэгэл өргөжж тэлээл одоо ч гэсэн тэр бас ажиллаа хийж л байгаа. Ерөнхийдөө ар гэрээ авч явах эр хүний бас шаардлага гарна шүү дээ. 2-3 ажил зэрэг хийхтэй. Цэцэрлэг хүртэл байгуулж ирсэн Cute Kids гээд 2 салбар нээж ялаа. Ганц мөрөөдөл байсан. Тэр одоо гэр хорооллын одоо хүүхдээ харж чадахгүйгаас гэртээ орхиол тий. Одоо хувинтай усруу унаад бас амиа алдсан байдаг. Одоо иймэрхүү тохиолдлууд бас байдаг тий. Хувийн цэцэрлэг олдохгүй тэгэл үнэгүй цэцэрлэг байгуулъя гэсэн бодол байдаг. Надад одоо бас тэр захын хорооллуудаар тий. Тайванд суралцаад ингээд явж байхдаа бид Тайван эмчрийг Монголдо ураад нөгөө хүнд кейсүүдийг тий бас үзээд зөвлөлдөөд ярилцаад явж байхад тэр хугацаанд бас нэг хүүг үзүүлж таарсан. Тэр нь болохоор бас нэг 250 мянган тохиолдолд нэг одоо байдаг одоо тохиолдол үүсдэг одоо тэр ховор тохиолдол. Тэгээд ерөнхийдөө тэр хүүхдийн кейс дээр бид нэр ингээд эмч нартайгаа ярилцаад санал болгоход айгүй гоё мундаг санал тавьсан. Бидний энэ хүүхдийг Тайваныхаа бид нар өөрсдийнхөө одоо Three Service General Hospital гэдэг эмнэлэгтээ аваачаад үн төлбөргүй өмс засал хийж өгье гэдэг. Тэгээд чи энэ хагалгаанд хамт оролцоорой гэдэг бололцоо гаргаж өгөөд би очиж тэр хагалгаанд нь оролцоод одоо бас 3-4 жил болчихж байна тэр хүүхд маань. Хөл дээрээ гიშгээд одоо тэр нэг бороолохгүйсэн яссан бороолоод эхэлсэн. Шилийн шил гэдэг ингээд одоо хүний яс чиг сонин штэ бас одоо ховор тохиолдол гэдэг ингээл шишиг ингээ ботроо хугараад байдаг. Тэгээ хугарангуудаа эргээд бороолдог одоо тийм ховор тохиолдлын өвчин псевдоартрозис гэдэг 11-2-тай байсан хагалгаанд орсон. Тэгээ 18-наас хүртэл 5 хагалгааг одоо тэр имлэг үн төлбөргүйгээр даахаар болоод ингээд бас Монголын маань их хүүхэд хөлтэй одоо өнөөдөр бас ирээд уулзаад явдаг. Би тань шиг эмч болно гэдэг ингээд явж байгаа нэг мундаг нүдэндээ галтай тийм нүрэндээ зөгтэй хүү бий. Гой тий нэг сайхан эмгэгтэй болохыг бас мөрөөддөг. Мөрөөдөл маань бас биелэх бах. Биелээсэй л гэж та тэгэл хүсэж байгаа шүү дээ.